Энэ бол талах шаргач. Түүнийг анх талах шарахаар л бүтээсэн. Чадвар нь талах шарах. Харин энэ бол ухаалаг үтс. Тэр талах шарч чадахгүй ч түүнийг талах шаргачтай ямар нэгэн байдлаар холбон талах орж ирсэн тохиолдолд шарахыг зааж өгвөл тэр ч гэсэн чадна. Энэ үйл явц нь аппликейшн юм. Аппликейшн бидэнд асар их боломжийг нээж тэрч битгийхэд $400 сая өмнө хүргэнэ. Аппликейшнууд янз бүрийн бүтээгдэхүүнүүд хийж гэнэ гэдэг чинь тодорхой хэмжээгээр хүмүүсийн амьдралыг хялбарчлах зорилготой, тэгээ хүмүүст яг хэрэгтэй байгаа юмыг өгөх зорилготой, тэгээд яг хэрэгтэй байгаа юмыг нь л одоо өгч чадсанаар тэр үнц нь бий болж байгаа гэж үзэж байгаа л да. Тийм ээ. Монголчууд өнөөдөр маш олон төрлийн аппликейшнуудыг гаргаж байна. Тэдний ур ухаанаа шингээсэн бүтээлүүд өдөр бүр олноороо мэндэлж байгаа юм. Гэвч хүмүүнлэгийн ухааны их сургуулиас явуулсан Монгол аппликейшн хэрэглэгчдийн судалгаанаас үзэхэд хамгийн их буюу 30% нь толь бичгийг ашигладаг гэжээ. Харин нийт хэрэглэгчдийн 13% нь банкны аппликейшнийг ашигладаг гэж хариулсан байна. Эдгээрээс хамгийн бага буюу 1.7% нь сургалтын аппликейшн байсан юм. Масаль. Ибэрэнд. Mostman. Snapchat. Монгол аппликейшн. Вирус Монгол аппликейшн. Юу сагшиж байгаа? Hi-Fi Voice. State Bank. Монголд аа. Smart бас. Утасны аппликейшн ашиглаад идэггүй л дээ. За, бараг л Монгол аппликейшн шүү дээ. Масаль. Ибэрэнд. Дүнгүзгөө. Банк, худалдаа хөгжлийн банк. Legal info. Ибэрэнд. Сая яг мазалыг ашигласан. Одоогондоо суулгыг болов л те. Миний үзэж байгаагаар яг нь манайх бол нийтдээ бараг 15-6 шиг аппликейшн хийцэн байгаа. Одоо 1 жил хагас одоо тэр хугацаанд. Тэгээд миний харж байгаагаар бол яг манайхан бол хангалттай хэмжээнд хэрэглэж арай чаддгүй гэж би хувьдад өгнөг. Яагаад гэх юм бол яг ингээд Монгол улсынхаа нийт иргэдийг гэж тооцоод ингээд бол үндсэндээ миний ер нь бол нэг 20% нь л яг идэвхтэй хэрэглэгч юм болов гэж би боддог. Утсан дээрээ 10-аас дээш Монгол аппликейшн ашигладаг 1.6%, огт хэрэглэдэггүй 11.6% хэрэглэгчид байгаа бол 48.3% нь 1-3 аппликейшн ашигладаг гэжээ. Сая 2016 оны дэлхийн эдийн засагт аль салбарт хамгийн хөрөнгө оруулж байна гэсэн судалгааг арж үзлээ. Зөвхөн технологийн чиглэлээр 2016 эхний хагаст $223 тэрбум хөрөнгө оруулалт хийгдсэн. Тэгэхээр дэлхийн дээр өөрөө дийлэнх хөрөнгө оруулалт технологийн бизнест хийгдэж байгаагийн чиглэлээр анхаарж байгаа цаг үед Монгол улс энэ салбараа бодлогоор хөгжүүлэхгүй бол дэлхийн нийтийн хөгжлөөс хоцорж хөрш орнуудынхаа түүхийн эдийг бэлтгэдэг, үүнийгээ тойрсон хэрүүл тэмцэл явуулдаг ийм л улс орн. Энэ өдөрт л бараг 200-300 тоглоом лаанч хийж байгаа. 200-300 тоглоом өдөр болгон ингээд шинээр одоо App Store руу явуулагдаж байгаа байхгүй. Тэгээд бид нар бол ингээд олон тоглоом явуулж иж тэн дотроос нэгийг юник болгож чадна. Дэлхийн зах зээл гарах болцоог Монголын төр олгоё. Монгол хүмүүс хийсэн ч гэж хэлсэн байх. Аппликейшн гарах буян боломж. $400 сая хэрхэн бүтээдэг вэ? Сонирхолтой нь хэрэглэгчид тоглоомыг анх татан авахдаа нэг ч төгрөг төлдөггүй. Харин энэ их мөнгө тоглоомын явцад хийгдэх өчүүхэн худалдан авалтаар бий болдог. Ийм үйл явц бидний сэтгэл зүйн нэгэн цоорхооноос үүсдэг ажээ. Тэр цоорхоо нь юу вэ гэж үү? 1. Хүн бэлэн мөнгөөр тооцоо хийхээс илүү картаар тооцоо хийхдээ хайн ханддаг байна. 2. Хэдий аппликейшн хожих нөхцөлийг олгодогч үнэгүй тоглогчид илүү ихээр хүлээх хэрэгтэй болдог. Хэрвээ хурдан хожихыг хүсвэл хүлээлтийг мөнгөөр арилгаж болох шийдлийг гаргажээ. Дэлхийн хэдэн сая хэрэглэгчид хожлын төлөө өчүүхэн мөнгө төлөхөөс гар татдаггүй. Үүнээс авч үзвэл бид тэрхүү сая хүмүүсийг өөртөө дурлуулсан үндэсний аппликейшнийг бүтээж чадвал тийм ээ. Энэ мэдчлэн аппликейшн бидэнд маш олон боломжийг олгож байна. Ийхүү Монголын аппликейшн үйлдвэрлэл болон нийлүүлэлт ямар хэмжээнд байгааг та харлаа. Хэрвээ бид эдгээр техникийн ололт, амжилт, боломжуудыг ашиглаж чадваас хөгжлийн цоо шин өнгийг бүтээх юм.